Зүгээр хууль журамтай ус шүү аа. Чи нэг хүмүүс ингээд дайчих надад гэж юм үнийг хараа юм даахгүй шүү дээ чи. Яаж байгаа юм чи? Камера авмаар. Загас дуучих. Дагаад дуусчих байгаа. Сайн байцгаана үзэгчдээ, хүний эрхийн дуу хоолой iOS цэгийн сайт мэдээлэл Баянгол дүүргийн 18 доор хороноос та бүхэндээ шууд амжуулан хүргэж байна. За яг одоо та бүхний харж байгаа энэхүү талбай бол Амураа зочид буудлын яг энэ шинэ барилгыг барьж байгаа энэхүү талбай. За энэхүү та бүхэн харж байгаа бол энэхүү талбай одоо барилгын явцсан энэхүү талбай маань яг энд харагдаж байгаа 67 дугаар байрны яг ингээд талбайн хэсгийг ухаж авсан иймэрхүү байдалтай байна. За тодорхойлбол яг энэ Амураа одоо энэхүү зочид буудлын барьж байгаа энэхүү барилга за иргэдийн буюу нэг 67 дугаар байрны талбай хэсэг рүү хаалцсан яг ийм байдалтай байгаа. За энэхүү одоо ерөнхийдөө барилгын ажил бол орчин суугчтай өгж байгаа мэдээллээр бол 6 сард эхэлсэн байна. За 6 сард эхлээд яг ингээд 7-оос 14 хоногийн хугацааны дотор бол яг энэхүү одоо барилгын талбай энэ хуучин хашааг ингээд шинжилээд аюулгүй одоо ийм өн үзэмж сайтай шинэ хашаагаар шинжилж барина гэсэн ийм мэдээллийг өгсөн байгаа маань. За одоогийн байдлаар бол яг энэхүү та бүхний харж байгаачлан барилгын ажил бол зогссон ийм байдалтай. За бид мэдээллийг яг энэхүү барилгын талбай дотроос та бүхэндээ шууд амжуулан хүргэж байна. За тэгэхээр яг Амураа хувьцаат компани Амурын оргил гэдэг энэхүү хувьцаат компани тухайд бол яг энэхүү одоо талбайд бол шинэ ийм барилгын ажлыг хийж байгаа маань. За тэгээд яг энэхүү холбоотойгоор яг энэ барилгын ажлын талбайн гадна тал бол Амурын оргил хувьцаат компани тухайд бол нэгэн ийм тайлбарыг өгсөн байна. За энэ нь бол юу гэхээр барилгын ажил үргэлжилж байгаа учраас энэ хуучин хашаа нуурах эрсдэлтэй байгаа тул одоо хамгаалтын ийм түр хашаа барьж аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна. За барилгын суурийн ажил 7-оос 14 хоногийн хугацаанд дуусаа. За үүний дараа хуучин хашааг шинжилж төмөр хашаа болон өнгө үзэмж чанартайгаар барина. Хуучин зогсоолын талбай өөрчлөгдөхгүй гэсэн ийм тайлбарыг өгч байсан юм. За гисэн эдийн шаг харж байгаа бол яг энэ иргэдийн зогсоолын талбай. За яг энэ 67 дугаар байрны талбай хэсэг рүү халдаж энэхүү энэ одоо талбайн хэсгийг ингэж ухаж яг энэ барилгын ажлыг үргэлжлүүлсэн байгааг бол та бүхэн харж байна. За ингээд бид та бүхэндээ мэдээллийг Амураа оргил хувьцаат компаниас бас тодруулж өгөхгүй. Амураа оргил хувьцаат компани руу бас ерөнхийдөө залгаж за мэдээлэл авъя. Бэн сайн байна уу? Энэ iOS сегмент мэдээллийн сайтаас холбогдож байгаа маа. За бид нар яг одоо энэ нөгөө 67 дугаар байрны энд ирсэн байгаа хгүй. Тэгээ энд нэг танайх барилгын ажил явуулж байгаа. Тэгээ ингээд 67 дугаар байрны ингээд талбайн хэсэг рүү халдсан буюу энэ талбайн хэсгийг нь ухсан гэсэн ийм мэдээлэл байна. Энэ дээр яг та бүхэн тайлбар өгөөч. Бид нар яг одоо нөгөө танай энэ барилгын талбай дээр байна. Талбай дээр танай хашаад авч орчиход байгаа хүмүүс үү? Тийм. Бид нар яг бодит нөхцөл байдлыг Найстай энэ гараад ирсэн. Аха. Иш ороод танай хамаагүй барилгын талбай руу хашаад авч ороод шүү. Яагаад гэж байна? Эцэстээ хариуцсан үгтэй байсан. Хашаа ороод авч орсон гэж хүмүүстэй яриа хаадаг үгээр нь бол Аха. Та нар одоо гаранти зочид буудал дотор байгаа гэсэн үг үү те? Гаранти зочид буудал дотор ороод. За ойлголоо. Бид нар ороод тайлбар авъя за. Одоо дотор байна. За бичгүүрэн тавиад. Хаанх ямар хүмүүс юм? Ямар хүмүүс? iOS энэ яг нэг ханаас явж байгаа яат хүмүүс юм бэ? үзэстэй. Танаас ямар юм та ханд за энэ юу юм? Хаахгүй юу гэр аав. Чи ягаад ингэ хашаа ороо ингэ давж байгаа. Харин надаа үг. Яа таа мэт. За ингэ өгч. Одоо ингэн заа юу? Ингэн. Хуулиус ингэ хуулиус үйл ажиллагаа явуулаад зам бацаа байна. Чи зүгээр миний хүүхчиг юм байна. За юу? Зүгээр хууль журамтай ус шүү аа. Чи нэг хүмүүс ингэ дайчих надад гэж юм үнийг хараа юм даахгүй шүү дээ чи. Яаж байгаа юм чи? Камера авмаар. Загас дуучих. Дагаад дуусчих байгаа. Бүр гарч марсан барилга руу гарч марчаад ах юм. Одоо дахин тэгээд хашаа ороод авсан. Ягаад ингэ одоо танаас ээж болно. Юу вэ? Ажлаа дадаа суугаад. Хой суучих навыг солиодох юм.
За одоо би цагтаа дуусах бай дөө. Та нар одоо цагтаа байх. Яагаад хапааттай боловч та нар хашаа гарч байгаа. Хашаа даваад. Даваад байгаа. Үгүй яа. Бид нар ингээд нүгөө явчих энэ ингээд байж штэ. Та нар орж бид нар ийм ажиллаар явж байна. Тэгээд ийм гомдол байна. Энийг одоо бид нар ингэмээр. Би ингээд хүн байж байгаа биз. Би тэгэхээр бас та нартай ярилцсан штэ. Ийм байд ийм байд. Тэгээд тэр одоо тэр гомдол гаргаад байгаа тэр мундаг та нар төвөө гэдэг хүмүүс яагаад бид нартай уулзахгүй. Ер нь яг үнэндээ. Бид нар өнөөдөр ийм хэмжээний барилга барьж байна. Ийм хэмжээний барилгыг зүгээр би өнөөдөр гинт нэг өглөө усан гутаа би барилга барьлаа гэж би барихгүй үзлээ. Энэ чинь бүх зөвшөөрлийг аваад хот модоос хотын захиргаанаас бүх зөвшөөрлийг аваад одоо бүх бичиг баримтанд бүрдүүлсний дараа энэ ажлыг эхэлдэг байхгүй. А гэтэл өнөөдрийн хүртэл одоо юу гэдэг ингээд бидний ажиллагаанд байнга саад болж байгаа энэ байрных. А тэгээд яг тэр хүмүүсийн хүслийг бол бид нар хангад дийлэхгүй. А гэхдээ бид нар өнөөдөр энэ хууль Монгол улсад хэрэгжиж байгаа хуулийн дагуу явж байгаа ажлыг бол явуулж таарна шүү дээ. А тэрнээс өнөөдөр яг одоо өнөөдөр та нар өнөөдөр нэгд өдөр та нар бүгд ажилдаа явж байгааз. А гэтэл энэ хүмүүс энд 10 хүн байна уу? Энэ дотор нэг ширхэгч ажилтаа хүн байхгүй. Ажил уу? Цонхороо хагас хурц идэг хүмүүс. Тэгээд хаана юу гарах нь тэрийг ингээд одоо нэг өөсөв хайгаад ингээд сэтгэлд нь таарах юм байхгүй. Эн чинь хараа энэ бид нар энэ чинь зүгээр нэг хүн байхгүй юу одоо энэ ажлыг хийхгүй чи цаанаасаа тэр инженерийн техникийн ажилчид зураг төслийн батлаад бариад бүх одоо зөвшөөрөл юмнуудыг одоо барьж болно байшин барих болохгүй хийдээр хийж байгаа ажил шүү дээ. Тэгээд ингээл та нар ийм ажилд асуудал дээр ирчээд тэгэл ингээл хашаа машаад аваад та хоёр эмэгтэй хүмүүс яаж байгаа юм гэдэг муухай. За одоо хоёр эрэгтэй дүүч гэж бодох та хоёр яаж байгаа. Экспо барьж хашаад аваад нууруу та нар. Та нар зураг өргөдөө Давсан мэс чи таваад болох тэр чи ийм болох юм дүү. Өчигдөр марцаа хашаа байхгүй. камераач явж гинөө. Хань ингээд нураад ингээд тоо хоёр ингээд аан гэдэг. За одоо тэгвэл хашаад авсан бидний буруу та танийхаа яаж байгаа тайлбар. Гэхдээ ингэж Тэгээд болно гэдэг чинь болно гэх юм. Тэгээд нураад унчууд яах вэ? Мөнгө болохоор л орж байгаа. Түүнээс энэ офслыг мэдсэн бол бид нар шууд юу ашаад аваад орохгүй шүү дээ. Үгүй харин тийм Хоолоор жаавч манай энэ газар энэ зочдууд барьж байгаа бүгд нэг бич. Гэхдээ тийм үстэй. Энэ зоч буудал дотор офслыг гэдэг нь мэдэхгүй байна. Мараа зочдуудлын барилга гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энэ зочдууд дотор бид нар байх уу? Байх нь тодорхой биш. Өөр газар офслыг Хүн байхгүй бол тавд яваад орсон. Хүмүүс цаана энэ ч суудагаас бид нар шууд ийш орж ирэл гадуур гаврыг наад тайлбарыг цагдаагаар хэлж мэдв. Мөн эзэнгүй юм гэж юм Улаанбаатар хотод ерөөсөө байхгүй мэдв. Та тэгвэл сая бидний миг хатсан. Тийм зан би танд тайлбар өгөх гэдэг. За тийм. Мигаас ажаад камераас ажаад саяны тайлбарыг авч ийм одоо зөвшөөрлөө аваад ийм юмны дагуу яаж байгаа орсон суугчийн хонд ийм үйл ойлголцоо зүгсээд ийм асуудлыг нэг зөв тайлбарыг авч хэлэх байхгүй. Тэгвэл камераа хавчдаг тий сэтгүүлчийн бид халтдаг чинь таны буруу байхгүй юу? Нэгдүгээр за хашаа руу халсан бидний буруу байлаа. За энд нь офис гэх юм байна. Хүмүүсээс мэдээлэл авах хэрэгтэй юм гэдэг нь бидний та дүүсээ манай сэтгүүлчдийн энэ сэтгүүлчийн бидний зурлагчийн бид халтсан шүү дээ. Ийм анаа танах байгаа юм уу? Ихтэй бидний дээр нь ийшээ мэдээлэл авахгүйгээ тийш орсон бидний буруу юм байна. Дахиад одоо бид нар та нарыг Тэгвэл хаа камер өгч. хүчүүл яах вэ? Тийм үү? Чи үнцгийг өгсөн ба шүү дээ. Тэр суур гэж. тийм бай. Тэрийг хаасан түр хашаа энэ чинь. Энэ хашаа энэ чигээр байхгүй. Энийг эдгээр аягуулсаа ойлгож байгаа. Одоо энэ наадлын та нарын гараад зогсоод байгаа юм байсан ба шүү дээ. Энэ байшин хашаанаас наан байгаа үз. Тийм бай. Яг энэ байшин чинь энэ чинь цаашаа нэг л үргэж хэлэх юм. Тэгээд энэ одоо энийг бид нар бариад уртлаас нь шороогийн дүүргээр хашааг наашаа барьсан байгаа. Яг энэ шиг цаацрын нисгэн баригдаад шороо дүүргээд буцаад хашаа чинь яг ингээд битүүлээд тэгээд энэ амийн төвчөлтөнд битэх байхгүй юу? Гэтэл энийг эдгээр мэдэхгүй биш мэдчихэж байгаа. Зүгээр л энэ хорлолт байхгүй юу? Зүгээр л удаач энэ сар. Тэрнээс биш хотын захиргаа чинь өнөөдөр хотын захиргаа аягүй сайн мундаг ажиллаа юм заяа. Өнөөдөр бид нэг одоо зөвшөөрөгчсөн талбайнаас 1 м газар томрлоо шүү дээ. 1 м газар бид дураараа одоо ингээд одоо юм хийлээ те. Шууд ирээд бүх зөвшөөрлүүдийг хүчгүй болохоор бүх ажлыг нам зогсоо. Тийм их мэдлэлтэй заалуулж байгаа. Тэд нар бүх юмыг сайн мэдж байгаа. Эдгээр ч мэдж байгаа. А эдгээр өнөөдөр зүгээр л биднийг хорлох санаатай байхгүй юу? Энэ ажил заа юу. Одоо үндсэндээ бол миний яг юугаар бол одоо 14 хоногийн хамгийн бага 14 хоногийн дуусч байгаа юм. Өдөр том машин явуулахгүй. Барилга ажил явуулахгүй. Одоо төвжиглэлтэй. 10 цагаас хойш явуулна гэж байна. 10 цагаас хойш бид нар ажиллаа эхлэв шүү дээ. Бид нар боловсрохгүй байна гэдэг. Хомтлогоо цагдаа нар ирээд ажил зогсож байна. Яг бодит байдал юм байна. Ах нь одоо нэг нөгөөлөхөд одоо за түрүүн за 6 сар тэхэсэнтэй барилга ажиллаа. 6 сар. Тэгээд одоо тэрнээс хойш энэ юусэн бүр ингээд амар дарамттай бид нар. Тийм. Гэхдээ ер нь бол хараа нэг юм шүү. Ер нь яриад байгаа гол санаа бол одоо бидний газарлууд орчлоо гэж яриад байгаа юм байна тийм. Тэгээд байгаа энэ нөгөө барилгын талтай. Байгалийн давагчгүй хүчин зүйл гэдэг юм байна. Бид нар энэ нүхийг ерөөсөө ингэж одоо томруулах шаардлага байхгүй уулна. Гэтэл гүнзгий нүхчээ ингэж конусуулж ингэж уухгүй бол ингээд игц байх юм бол мураад хүн дараад алчих штэ. Тэгээ ингэж ухаад
хурдан суурьа хийгээд буцаагаад шороогоороо булаад байж чи ингээд баригдана. Тэгээд хашаа ч тэр заавал тэр нүглийнхээ гадна талаар хамгаалтын хашаа байж ийн аюулгүй байдлаа хангаж байгаа шүү дээ. Тэрээс бид нар агаар дээр хашаа барьж чадахгүй шүү дээ. Одоо арайга тийм. Үйлчлэгийн талбайч нийт гаан хэд вэ? Зөвшөөрөл авсан нь. Ерөөсөө зөвшөөрөл авсан 1000 м гэдэг. 1000 м. Тэгтэл одоо энэ бүр бид нар өөрсдөө мэдчихэж байгаа. Энэ баригдсан суурь шүү дээ. Энэ сууриас наашаага бид нар хашаага яг хуучин байснаар баригдсан баггүй. Одоо та нарын тэр давдаг гэсэн. Цаатлын хэсэг жоохон цаашаа аваад байгаа биз? Тэр чинь нөхөн ингээд улам ингээд саяны өчтөрийн том борооноор ингээд иргэн нураад тэгээд бид нэр хашаага одоо нөгөө тэдний хийхээс өөр арга багхгүй. Тэгээд энэ маш богино хугацаанд бид нар суурьа хийх ёстой байтал одоо ингээд өнөөдөр бид нар нэг өдөр алдчихж байгаа. За тэгэхээр яг Амраа оргил хувьцаат компани тухайд яг энэ талбайд тий яг одоо ер нь яг ямар барилгын ажил явагдаж байгаа зөвшөөрлийг нь хизээ авсан, хизээнээс барилгын ажил эхэлсэн, хэдэн гад одоо яг энд дээр зөвшөөрөл авсан тий одоо иргэдийн яг энэ шиг барилгын талбай руу халтсан ч юм уу иймэрхүү асуудал байгаад байгаа уу? Яг энэ тал дээр та тодорхой. За эхлэлийн ээлжинд болохоор нөгөө зөвшөөрөл авсан хугацаа гэж өгшин тий 5 сард бол авсан байгаа. За тэгээ нөгөө барилга ажил эхлүүлэх зөвшөөрлөө тэгээ манайхын Баянгол дүүрэгт хуучин нарын 18 дугаар хонд 2400 м2 газар эзэмшдэг. Одоо энэ дээр нэг грант хэл зочид буудал байна. Хажуудалд амар зочид буудал гээд буудал байсан. Тэгээ нэг дээр үеийн барилга байсан л да. Чанарын шаардлага хангахгүй. Тэгээд тэрийгэ нураагаад ер нь бол оронд нь ийм нэг үйлчлэгээ бүхий тийм юу хийж байгаа. Зочид буудал үйлчлэгээний тийм барилга барьж байгаа. Тэгээд яг одоо нөгөө хийцэн байгаа байдал харагдсан бол одоо манайх ч нөгөө зам өргөсөө зогсоолг болсон. Манай эзэмшил газар бас ингэж яваад тэгээ нөгөө одоо хүмүүстэй бас нөгөө тавтай үйлчлүүлэхийн тулд ер нь бол юу хийж байгаа. Зогсоолтой тийм газар хийж байгаа. Тэгээ ямар ч байсан одоогийн байдлаар нэг иймэрхүү ажил хийж байгаа. Дотор орсон борооны улмаас юм уу ойролцоох газрыг автцсан мэдрэг доошоогоо суулдаг ч гэсэн за мэрэгжлийн хүмүүс бол асуудал үүдгүй гэж энгийн хэрэгэ харахад бол маш эрсдэлтэй байна. Яг би ч одоо захиалагч компани хүн шүү дээ. Одоо тэгэхээр нөгөө гүйцэтгэгчтэй л андаж. За энэ одоо ямар эрсдэлтэй байна. Одоо энэ одоо эрсдэл байгаа бол тэрийг болиулаад одоо бушуухан засах тийм арга хэмжээ аваал гэдэг тийм л юм манайхаас өгнө л дөө. Тийм. Гүйцэтгэгч компани зүгээс та гэдэг үйл хөдлөлтсөн байна. Тийм одоогийн байдлаар бол яг ингэсэн байгаа. Өмнө нь наатлын одоо анзаарсан бол суурийг ингээ 2 хийсэн байгаа. 2 хийж байгаа. Та бас ороо зураг харсан уу те. Тэгэнгүүт нэгтлийн болохоор хийхдээ ингээд хашаага ингээд томсгож жагаад нөгөө одоо нөгөө эрсдэл үүсч магадгүй гэж бодоод хашаага наашин жоохон түрж жагаад хийчээд буцаага болоо хашаага татаа яг хийцэн байгаа. Тэр ахиж цааш нь ахиулж мөхөөсөн тийм талбайгаа томсгосон тийм ерөөсөө байхгүй. Яг л одоо тэр хуучин байснаар л байж байгаа. Одоогийн байдлаар л өчтөр орны бороогоор тийм нөхцөл байдал үүссэн байсан. Тэгээд хамгийн ихний ээлжинд одоо хувиас одоо юу гэдэг бид нар хэлээд ядаж тэр нөгөө юм эрсдэлтэй юм чи хашааг нь ингэж бариад нэг хүмүүсийг явж барихт нь тий нааш чаашаа унахааргүй тэр нэг юм хүрээгээр нь хашаа бариараа тэр хашааг нь бариад өөр дараачих юм хийгээл тийм л өгцөн байгаа даа өргөцсөн байна. Гэхдээ одоо ер нь бол яг тэр цаатлаар нэг хашаа барьсан байгаа зү тий тэр л байгаа гэсэн үг тий. Тэр чинь ер нь бол яг манай газар биш тий. Тэр чинь нөгөө юм юуны газар учраас газ нөгөө хүмүүсийг хамгаалж одоо тэр нэг хашаа барьж хэсэг байлгачаад тэгээ буцаагаад яг энийг хийгээ буцаагаад тэгшлээ наашин татчихна гэсэн үг. Энийг хийгээд гэдэг нь хэдийн хугацаанд гэсэн үг вэ? За тэр яг нарийг нь мэдэхгүй байна. Та яг тэрийг яг нарийн хугацааг нь мэдэхгүй. Аль болох богино хугацаанд л хийндэ. Анх ер нь энд барилга гаргах зөвшөөрлөө танах те ханаас авсан бай. Ер нь сая бас захирлын мэдээснээр 12 зөвшөөрлөө гэлээ. Тэр зөвшөөрлөлтөд та бас ханаас авсан бай гэхэр ч одоо нотоогол үйлчлэн газараас авлаа шүү дээ. Бүх зөвшөөрлүүдээ яг л стандартын дагуу авсан. Зураг гарсан тэр зургийн дагуу бүх юмаа л яг л одоо нөгөө нормын дагуу гүйцэтгэж өгвөл за энийг ийм гэж хийгээл тэрнийхэн дагуу гүйцэтгэж хийж явж байгаа. Тэгээд явж явах явцад ийм эрсдэлтэй юм гарцсан байна гэл тэгэл яаж байна та. барилга ер нь ашиглалтанд орох ихний хугацаа хизээ гэж та бүхэн төлөвлөж байгаа. За ер нь бол яг би яг тэр сайн нарийн хугацаа график ажлын график бол хараагүй. Сайн мэдэхгүй. Би ч одоо энэ компанид зүгээр менежер л байхгүй тий. Дуусгаар байна. Зөвшөөрлүүдээ авсан гэдгийгсэн энэ тал дээр юм. Манай ажил бол 6 сарын 12-нд эхэлсэн байгаа. Тэгээ одоогийн байдлаар энэ чинь нөгөө үйлчлэгээтэй зочдлын барилга байхгүй юу? Үйлчлэгээнийхээ барилгыг бол одоо зөөрийнхөө 4 давхрыг угсарцсан одоогийн байдлаар дууссан байгаа. Цаа зочдлынхаа барилгыг бол газар широоныхаа ажлыг хийгдээд явж байна. Ер нь график хугацаа бол нэлээд шахуу байгаа. Ер нь яг үйлчлэгээний барилгыг бол 8 сарын 10-аар дуусгаар төлөвлөсөн байгаа. 8 дахь барилга. Цаатлын өндрийг бол одоо нөгөө бороо шороо ороод гадны нөгөө цагаагаарын нөхцөл байдал биднээс бас үйлч шалтгааллах юунаас болж бас
график хугацаа мөн хойшлж магадгүй. Сүүчмээс 5 давхрыг нурааж ихтэйгээр хоос шороо бослоо. За энэ шаардах хангахгүй иргэдийн зүгээс маш их шүүмж давсан шүү дээ. Яг мэрэгчлийн үнийн үднээс ихэд энд үнээр аюул дээрстэй зүйл байгаа юу. Дээрээс нь бороо орчны улмаас ойролцоо авсан эвдрээд иргэд зочход аюултай байдал үүссэн байна. Энэ тал дээр үл нөгөө хажуу талдаа бас орон сууц барилгатай болохоор бас иргэд орчин суугч нарын аюулгүй байдлыг бол бид нэр аль болох дор бас хангаж ажиллаж байгаа. Жишээлбэл баруун талын хашаагаа бол ногоонтор татаад бүр дэлбэ мэлбэ хамгаалт хийцэн байгаа. Урдлын хашаа бол сая яалтчгүй бас нөгөө 20 хоногийн өмнө бохир шилжүүлээд нөгөө шилжүүлсэн бохир маань жоохон сул хөрстэй байсан. Тэгээд их бороо ороод сая жоохон сэтрээд нураад унчлаа л да. Тэрнээс яг үл одоо урдлын одоо хэдгээр байр үл энэ 60 энэ урдлын юу ч юм те 64 дугаар байрны хувьд бол яг зогсоол жоохон хөвмөгдсөн нөхөөс биш бол ямар нэгэн байдлаар иргэд аюулгүй байдал бол ер нь гайгүй хангагдсан байж байгаа ер нь. Өөрсдөө яг эзэмшсэн талбайгаас хаашаа хилдээд хашаага бодсон уу? Ер нь бол урдлын байрны зогсоол руу бол орсон. Гэхдээ яг нөгөө болцсгүй байдлаас болж орсон л доо. Тэгээ нөгөө шороо нураад тэгээд уг нь бол яг хашаагаараа бол цаашаа яг үндсэн барилгаас цаашаа бол 4-5 метртэй хашаагаа татсан байсан бохоггүй юу. Тэгээд тэр хашаа маань сая бороо ороод нураад ялцчихгүй ахаад цаашаа 5 м газар бол татаад аюулгүй энэ тэр орчин суугч нарын аюулгүй байдлыг хангасан наагуур нь бид нар өчтөр одоо хашаа татсан байна. Тухайн газрын нэргийн хэдийд янз бүр засаж байгаа орчин суугчтай. Ер нь юу яана? Одоогийн байдлаар энэ зочдлын барилга 4 давхар гаргаж ирээд газрын хөрсөн дээр гаргаж ирээд тэгээд ерөөсөө иргэн бололтаа хийгдгээ. Ерөөсөө баруун зүүнгүй бүх иргэн бололт хийжээ. Тэгээ яг хуучин хашаагийн хуучин яг юугаар татаж өгнө. За нэг 8 сарын 9 сарын 10-50 цаа бол цаад зочдлын барилга маань 4 давхар зөөрийнхөө 4 давхар хийгдээд баг гараад ирэх байх гэж тооцож байгаа. Тэ. Яав нэ? Им ядамсэр талбай инженер. Тэгвэж бол одоо орж ирж байна. Ер нь 6 сарын 12-наас барилгын ажил эхэлсэн гэлээ. Тэгээс одоо танай нөгөө ихнэр ярьж байгаа шөндөө барилгын ажил нь үргэлжлэх юм. Энэ ер нь та бүхэнд ямар сад бэрхшээлтэй энэ Ер нь манай чинь энэ талаа цонхтой унтахад их төвөгтэй шүү дээ. Шинжэнгөө машин тэрэгний дууд хичгнал. Тий. Тэгэхээр мэдээж одоо орчин суугчтай амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа л гэж үзэн шүү дээ. Тэгээд иргэднээ өөрснөө хэлээд одоо та нар ч гэсэн телевизээр энэ байдлыг асуудал үүсгэлээ ч гэсэн наад болчин тэгэл ажиллаа зогсоож чадахгүй гэсэн. Энэ байдлаараа хийгээл явна. За компани удирдлагуудтай уулзахад иргэдийн зүгээс танай нөгөө 67 дугаар байрны сөөхөн зүгээс бол компани удирдлагуудтай нэг ч удаа уулзаагүй. Бид нэр ингээ зөвшөөрөлтөө юм хийж яхад бидний ажил саад боллоо гэдэг чинь иймэрхүү тайлбарыг хэлж байна. Энэ тал дээр та бүхэн сөөхтэйгээ уулзсан. Одоо сөөхөн дараагад тайлбар тавиад хүсэлт хандлага гаргалаа гэдэг ялгаагүй шүү дээ. Тэд нар өөрснөө асуусан ч угаасаа л одоо энэ хувийн компаниуч бүгд л тийм болсон юм дөө. Ер нь өмнө нь нөгөө дөнгөж саяны борооноос өмнө ингээ бороо ороход энэ нөгөө талбай нурсан ч юм уу нэг иймэрхүү асуудал нүүсчихсэн. Яг өмнө нь бол энэ хэсэг нурсан. Нураад цаашаа янзлцсан байсан нь одоо би хоног ирээгүй байж байгаа. Бараг 10 хоног ирээгүй байж болоод л ирж байна л да. Тэгээд энэ хэсэг дахиад нурцсан байх шиг байна. Шүн ерөөсөө унтах боломж байхгүй. Өдөр шөнөгөө тачигнуулчин. Тэгээд дээрэс нь муухай дизелийн үнэр бүр хэцүү. Дуу чимээс гадна дизелийн үнэр хэцүү. Тэгээд хүмүүс одоо ингээд ядаж санараа ажиллаа ингээд шүний ядаж нэг 10 11 хүртэл хийгээч гэхэд ихгүй шүн. Шүнжэнгөө л ажил нэрс унтахад хэцүү. Тэгээд ерөөсөө тайлбар мэлбэр ерөөхдөө л анх энэ байрны чинь манайд 10 хэдэн жил амьдарч байгаа шүү дээ. Тэгээд анханаас ямар ч энэ сөөхн анх одоо манай энэ сууц өмчлийн холбооны даргын аав нэсэн. Тэгээд баг ажил хийж байгаагүй дараа нь тэр сууц өмчлийн холбооных нь нягтлан суухийн дарга болсон. Тэгээ байж байгаа сүулт нь одоо энэ грант хий ламрыг хариуцсан одоо Монгол талын хариуцсан эхнэр нөхөр хоёр манай суухийн дарга хийж байгаа. Тэгээ суугчдын оршин суугчийн хувьд бол маш их гомдолтой байна. Тэрөөсөө бид нарыг бодоогүй өөрсдийнхээ эрх ашгийг л их ботсон. Оршин суугчдыг ер нь хүн чинээл тоож байгаагүй. Янз бүрийн одоо ингмээрэн тэгмээрэн чийлэхээр одоо жоохон манай одоо бичтэй урдас нэг тийм муудалч үзээгүй л дээ хил ам айгу тийм хил амар тэгдэг одоо бид нар хийчин тэгчин гэл амар тэгдэг. Тэрнээс ч манайх бол энэ суугчныхын хувьд бол ер нь хариуцлагатай одоо бүх өнгө цаг тухайд нь тэгдэг. Ерөөхдөө л орчин суугчдад маш их гомдолтой л байгаа. Ямар ч аюулгүй одоо хүний аюулгүй байдлыг хангах
ерөөс тийм үндслэл байхгүй байна л гэж үзэж байгаа. Тэ. За хүний эрхийн дуу болон iOS цэгийн сайт мэдээллийг Баянгол дүүргийн 18 дугаар хорноос та бүхэндээ шууд дамжуулан хүргэж байгаа. За бидний яг одоо зогсож байгаа энэхүү талбай бол грант хийж очиж буудлын яг хажуудлын талбай. За тодорхойлбол грант хийж очиж буудлын яг хажуу тал. За хуучин бол амуураж очиж буудал байсан энэхүү талбайд бол 12 давхар им очиж буудал. За 8 давхар им үйлчилгээний офисыг барихаар барилгын ажлууд 6 дугаар сарын 12-ны өдөр эхэлсэн байна. За гэвч одоо саяхан энэхүү өчигдөр орсон борооны улмаас за яг энэхүү одоо талбайд бол энэхүү одоо барилгын талбайн хэсэгт бол нурал үүсээ. За үүний улмаас бол энэхүү барилгын талбай байх ёстой буюу зөвшөөрлөлтөй авсан талбайгаас наашаа 5 м хашаага тэлж барьсан байгааг та бүхэн харж байна. За үүний улмаас яг энэхүү эсрэг талд харагдаж байгаа 67 дугаар байрны хэсгийн зогсоол за мөн яг энэ 67 дугаар байрны хэсгийн энэхүү одоо талбайд бол халтсан одоо байдлаа иймэрхүү нөхцөл байдал үүсээд байгаа. За бид өнгө сайн мэдээллийг та бүхэндээ яг энэхүү барилгыг барьж байгаа. За Амуурын оргил хүчит компани захирал одоо магнит за болон тус компани менежер за яг гүйцэтгэгч одоо компани талбай инженерээс мэдээллийг тодруулан хүргэсэн. За энэхүү барилгын яг энэхүү одоо доторх талбайн үндсэн одоо эхний ажил бол 8 дугаар сарын ихээр дууссан. За тэгсний дараа энэхүү одоо хашааг буцаж хаашин татаад за энэхүү одоо ухсан нүхийг бол буцаж одоо ингэж нүхэн сэргээж энэхүү зогсоол за энэ барилгын одоо энэ 67 дугаар байрны энэхүү одоо талбайг бол хэвийн одоо буцаан одоо байранд нь оруулна гэсэн иймэрхүү мэдээлэл энэ гэсэн мэдээллийг өгч байна. Яа юус бүр сексигээд юу болчих.